Сайн байцгаана уу? Өнөөдөр манай хичээлд, уран зургийн хичээлд Маск баг сургуулийн хоёр сурагч маань оролцох гэж байна. Ингээд хоёр сурагчаа танилцуулъя. За ингээд Баяр Магна. За босоод мэдлээрээ. Сайн байцгаана уу? За сайн байна. За Мөнх сайхан. Мөнх сайхан. Ийшээ танилцуул. За тэр камер юм. За. За тэгэхээр өнөөдөр манай хичээлийн уран зургийн хичээлийн сэдэв бол маш сонирхолтой сэдэв байгаа. Тэр юу вэ гэвэл өвлийн өвгөн хаанаас ирдэг вэ гэдэг сэдэв. Та бүхэн бүгдээрээ өвлийн өвгөнийг мэдчихэж байгаа шүү дээ, тийм ээ? Санта өвлийн өвгөн ер нь чиний төсөөлөөр ямар хүн байдаг вэ? Баяр Магна. Сахалтай. Зөв. Тэгээд хаягтай. Зөв. Дээлтэй, нүмерхтэй. Хасраас ирдэг юм байгаа. Яг зөв ойлгосон байна. За, Мөнх сайхан чи өвлийн өвгөнийг юу гэж төсөөлөх вэ? Өвлийн өвгөн одоо шинэ жилээр л манад ирдэг юм л да. Маш зөв тий. Айл болгонд хүүхдүүдэд бэлэг тараагаад явдсан шүү дээ. Их зөв ярьж байна. Хаанаас ирдэг гинэ? Тий хаанаас? Хөдөөнөөс. Тий хөдөөнөөс ч ирнэ. Маш зөв бас хөдөөнөөс ирж болно шүү дээ. Гэхдээ яг амьдардаг газар нь хаана байдаг лээ? Өвлийн өвгөний амьдардаг газар Чийлдэ. Орон юу яагаад? Цас мөсний орноос. Яг зөв цас мөсний орноос ирдэг тийм ээ? Ирдэг. За, Манад бол дарихээс ирдэг. дээр ихээсээ? Тий. За. Манай хамаатных ирдэг шүү дээ. Оо тийм үү. Тий. Мах цах. За. Тэгээд хөөрхийн бас энд тэндээ хүү наачнаа нөгөө сахлуус нь олдохгүй тэгээд өнгөөр сахал хийгээд тэгээд нилээ болимцсон ирнэ. Бүлэмцүү? Тий нэг урд нь нөгөө одоо айлаар орчдөг байхгүй. Тэгээд сахлаа авч тавьж байгаа хоолоо идээд тэгээд нэг 100 татчаа яваад манай дэрэн гут нь баг шилээр хуудсан байхгүй. Тэгээд нилээ болимцүүрийн бэлэг өгöd гараад. За миний хөө тэглгүй яг уу. Тэр ах чинь бол их сайхан сэтгэлтэй хүн байж тээ бас. Өө сайхан гэмгүй шүү дээ. Та дээг бас баярлуулах гэ тэ өөрөө өвлийн өвгөн болоод ингэж ирж штэ. Юу хөлгөлж ирдэг лээ? Цас мөсний орноос? Чарга. Яг зөв. Чарга. Чаргандаа юу хөлгөлдөг лээ? Юу гэдэг лээ? Биш ээ. Ингээд юм ивэртэй. Нөхөр. Биш. Яг кино минь дээр байгаа да. Ингээд нэг зөндөө олныг ингэсэн гэл нэг үзсэн байх миний хөө тэгээ янз бүрийн кинон дээр гардаг шүү дээ. Бог. Яг зөв. Буг. Маш сайн байна. Мөнх сайхан маш зөв хэллээ. Буг тий? Бугаа хөлөглөө. Цас мөсний орноос цаа бугаа хөлгөлсөөр бэлгэн аваад ингээд нисэл ороод ирдэг шүү дээ, тийм ээ? Маш зөв. Яг зөв хэлж байна. За би энэ дүрс. Ер нь дүрснээс юу яа? Ямар одоо нэг за гурвалжин дүрс байлаа гэхэд одоо ямар зураг болж болох вэ тийм ээ хүүхдүүд тийм. За тэгэхээр би одоо нэг гурвалжин дүрс зурна заа юу. За. Сайн харж байгаа. Гурвалжин. За энэ гурвалжин дүрсийг хараад юу зурж болох вэ? Энэ дүрсийг ашиглаж. Пирамид. Сайн байна пирамид. Майхан. Оо яг зөв майхан. Одоо жишээ нь энэ дэр чинь ингээд майхан болж болно шүү дээ тийм ээ. Одоо ийм байлаа гэхэд энд нь ингээд гадас хийгээ. Тэгээд ингээд. За. Энэ юу? Гэр. Жанжималгай. Майхан байгаа. Майхан. Хаалган голгоцсон майхан байгаа үстэй тийм ээ. За ахаад би нэг гурвалжин дүрс сурлаа. Багш наадах доош нь харуулаад зурдаа. Доош нь харуулаад. Гурвалжингийн ингээд ингээд доош нь харуулаад. Болно тий. Энэ дүрсийг яаж эргүүлж болно? Ямар гурвалжин байдлаас тий ямар юу зураг гарч болох вэ гэдэг чиг сайн. За би доош харуулаад зурлаа. За. За энэ жишээ. Доошоо харуулаад зурсан дүрснээс одоо ямар зураг гарч болох вэ? Доош харсан майхан. Майхан доош харж байхгүй шүү дээ. Майхан ч доошоо харахгүй миний хөө тий. Майхан ч дээшээ хараад ингээд. Надад бол нэг л зүйлтэй их адилхан харагдаад. Сайн байна. За. За энэ юутай адилхан бэ? Их чи бандаж. Их чи бандаж гинэ. Угаа тавьчихар ингээ харагдаж шүү дээ. За зөв бас тийм ээ. Зөв. Тий. Гэхдээ энэс арай өөр бас юу байж болох вэ? Өөр юм байж болно шүү дээ. Дэлгүүр яваасар. Болж байна. За мөх сайхан. Их чи бандаж л харагдав. Сайн үг юм чинь нэ. Би чи ингэж болно. Ингээд хараа. Ингээд захааны дугтуу болохгүй бол энэ мөнх сайхан
энэс илүү өөрөөр ингэж харж чадахгүй байна л да. За баярлалаа. За би өвлөө үгнийг зурна. За. Тэгээд тэр үгний тухай та хоёр өөрийнхөө бодлоо ер нь өвлөө үгний тухай сая хэлж өгч. За ойлгосноо мөксаа. Сая бодсон бодлоо бүгдийг ярьсан шүү дээ. Тийм үү. Багшаа заавал яг өвлийн үгний сэдвээр ярих хэрэг байгаа юм. Одоо бидний үеийн хүмүүс чинь энийг чинь ойлгоод болцсон шүү дээ. Одоо өвлийн үгэн байдгүй гэд. Яг бага наснда ойлгож байсан л да. Гэхдээ миний хөө чи бага насныхаа дүүнэрт өвлөө үгний тухай бас сайхан сэтгэлүүлтэйгээд тэгээд ойлгох хэрэгтэй. Өөр ярих сэдв бол биднэрт одоо зөндөө биш шүү дээ. За ямар сэдв бэ миний хөө? Яг одоо энэ цаг үед бол ярихад одоо тий. За. За тэгвэл гоё юм яри. За шинжилгээний тухай. Тэгээ багшаа амьдрал ярил л да тийм биз дээ. Одоо энэ жидүүчдийг яах вэ? Бид нар өвлийн үгэн яриа суугаад авах уу? Бидний ирээдүйн төлөө яаж энэ төрөлсөн ажиллаад байгаа юм? Утаагаа яах вэ те? За миний хөө одоо зам харгуугаа яах вэ? Дэд үтсээ яаж хөгжүүлэх үү? Чимээгөө чи би нэг хоёр өсөж байгаа. Чи бас багш юм шүү дээ. Тэгээд өмнөөс юм яриад байх. Наад чи энэ хичээл чи өөр өвлийн үгний тухай танаас ойлгох хэрэгтэй хичээл ойлгосноо? Тий. За. За миний хөө сайхан байж байгаа. За би одоо өвлийн үгнийг зурна. За та ч гэсэн өвлийн үгний төсөөллийг зураад. За. За өвлийн үгнээс гадна ер нь ингээ. Миний хөө энд гараад нэг сайхан морь зураадах заяа. Өвлийн үгний морийг үү? Тий. Морьтой бас ирэх юм байна шүү дээ. Буг зураадах. Бугаараа идэг юм чи. За тий богно. За нэг сайхан буг. Буг ямар байдаг лээ минийхөө. Сайн мэдчихэж байгаа тий. Эвэртэй амт шүү дээ тий минийхөө. Чи харж л байсан. Энэ манай энэ бас. Ер нь ийш тийшээ харуул нөгөө бугч нь бол энэ тэнд бас байж л байна. Тэгээс санаа авахар бол буг шүү тий. Бугаа мэдж байгаа юм нөхөө. За. Мо тэ. За баярлалаа. Болцсноо. За. За Энэ богны өвг эцэг нь баха. За. Нөгөө за ер нь бол яг хуу тэмээнээс эврийг хулгайлж байгаа үед нэг юм байна. Эвэр байна. Ямар ч гэсэн бол хамгийн сонь башаа дээр хоёр хөлний тэр тэнд юу зурч юм. За яг энэ гол бишээ та гараа дээш нөхсүүл дээ. Тойроо сартаанд юу байна? Энэ яг бас зөвл байна л да энэ чинь хүн. Ир буг. Хайхстай юм байх. Газараа байж л байна. Тий. За баярлалаа минийхөө. За мөнх сайхан босоод сүүл үлээстэй сайн зүйл. Мөнх сайхан босоод энд нь чаргын зураад өвлийн үгний залгаа зураалах. За. Манай дэрэгтэй чарга маргатай ч ирдгүй юм дөө. За тэгвэл зүгээр юу өвлийн үгнээ сайхан зураат. За маш гоё боллоо шүү дээ чинь ойлгомжтой гоосоо тий. Нэр өвлийн үгэн бол ийм хөл байдаг л да. Хөлн. Тий. Гутлумсгол хүүтэнд. Гэхдээ нөгөөд чи арх бууж явж байгаа гутлаа хайчаа хараад. За ойлголоо. За ингээд ер нь бол ингээд өөрсдөө төсөөллөөр сайхан зурлаа. Хүн бол ойлгохоор л байна л та тий. За яг энэ өвгний энд нэгээд гутлаа хийчих тийм ээ. Харахаар даарах. Багшаа та энэ цаасыг ав та өвлийн үгэн зураад өгөх үү? Ер нь ямар хөө байдаг юм? За ер нь өвлийн үгнийг би одоо ингээд танд бас төсөөл байна уу байхгүй юу? За тэгээ. За би нэг их заагаад байдаг өөр. За би тэгвэл өвлийн үгний та нарт ингээд зураад өгье за. Санта Клаус нэгээ зураад өгье за ёо. Наачин бол За энэ ямар вэ? өвгөн хөшөө юм болж шүү. За өвлийн үгнийг иймэрхүү. Гой зурдаг багш юм аа. Багшаа. Юу одоо ингээ өвлийн үгэн цас октодтойгоо бэлгэн тараагаа явж хат. Ээж нь юу хийж идэм бол?
Ямар ээж? Цасан нөгөө өвгний авгаа. Авгаана. Цасан өвгний эхнэрөө. Гэхдээ тэр өвгөн чи бэлбсэн юм шүү. Гүү. Эхнэр нь одоо ингэхгүй юу? Одоо танаа аав ээж хоёр шүү дээ, тий? Аав чинь ажилдаа яваад ээж чинь үлдээд гэр орноо цэвэрлээ байж идэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан өвлийн өвгөн бэлгээ тараагаад явж хахад эмгэн нь гэртээ өмнө янзлаад, бэлгийн янзлаад тэгээ байж байгаа байхгүй тий? Манайд ч бас байрын солигдсон л доо. Юу гэсэн үг вэ? Аав гэртээ архиа уугаал ээж ажил хийгээл яж идэх байхгүй. Тэр чинь өвлийн өвгний амьдрал, өвлийн өвгөндөө танаа амьдрал чинь танаа амьдрал шүү дээ. Ээж аав хоёрыг бас өвгний жоох амьдруулмаар л юм байдаг л. За тэр яах вэ? Яаси фоло юм. За би энэ өвгнийг ингээд бичлээ шүү. Юу зурчлаа тийм ээ бичлээ ч гэсэн нэр бүлээ ажиллаж хүүхэд. Одоо энэ ингээд бодно та хоёр энийг хараад өвлийн өвгнөө сайхан зурна шүү. За юу. Наадад дуурайд үү? Тий, ер нь өвлийн өвгнийг яг өөрсдөө ч бас зурсан бас болно. Одоо ингээд багшны нэг ингээд сайхан бодно. За юу. За. Багш наачны голцоо улаан байх юм ингээд. Ер нь Санта Клаус бол өөрөө ер нь ингээ улаан цагаан хоёр өнгө байдаг шүү дээ тийм ээ хүүхдүүдээ. Тэгээ нэг өвөл болж байгаа учраас ингээд энэ хамар нь ядсан байгуулаа. Хамар хацраа энэ яагаад улаадаг вүлээ? Жаахан гусчаа юу? Жоох юм татчаа юу? Юу? Арих. Санта миний хөө яахгүй шүү дээ. Чи нах захтаа харьцуулаад юм яриад байна уу? Юу хамар нь улааж арна л арих уудсан юм. Хүүтэнд хамар улаан миний хөө дууга сайхан юугаа зураарай. За тэгээд. Яас их юм ярьдаг хүүхэд вэ? Хөөрхөн хүүхэд вэ чи? Багш цагаан өнгө байхгүй бэлэн сахлаа цагаанаар будмаар. Сахлаа юу? Тэгээ цагаан өнгө байхгүй шүү дээ. Зүгээр ингээд наадахаар ингээд үлдээчих тэгээд угаас ингээд цагаан харагдана. За юу. Хүний нүур ямар өнгөтэй байдаг вүлээ? Монголчуудыг бол шар арьстай л гэж ярьдэн шүү дээ. Сайн бай. Ингэчээр багшаа багдаа нөгөө кортод шарлцсан юм шиг болчихно гайгүй. Би яг ингэ шарлаад ийм зүгээр минийх уран зураг гэдэг чинь янз бүрийн өнгөөр гоё байж болно шүү дээ. Чи заавал тэгж кор мор гэх тийм юм руу чи оруулж болохгүй минийх үү. За. дахиад улаан байх багшаа. Тэгин угаасаа бүх хүч нь улаан байдаг шүү дээ, тийм ээ? Улаан жамсран бохон гэдэг шиг юм болж байна. Гутлын яаж өөр өнгөөр болох багшаа? Гутлыг хараар бодчихулна, өөрийнхөө хүссэн өнгөөр бодчихулна. Наад үгүй ч одоо босоод ярихаар боллоо доо. Сайн байна уу? Багшаа хажууд нь та гоё зурд юм шүү дээ. Бухын толгой гаргаад зурчихтаа. Чиний наад нүүр чинь бүр болохоо байжлаа. Жинтгийн шаралцсан батсан байна. Сахлнаа нэг. Тийм шүү дээ. Айс. За бугын толгой яг хаана хийх нас жоохон юу яаж чинь. За ерөнхийдөө ингэж болчлоо. За та хоёрын зургийг харнаа. Дуусна уу минийхөө? За л маавш. За. Тэр болон дээр нь өрөө тавьчихсан шүү. 4500. Энд чи зарлж болохгүй шүү минийхөө. Чи бас тодорхой хэмжээгээр хөдөлмөр гаргасан юм чи та ямар ингэ социализм сэтгүүт юм байж. Ажил хийвэл хөдөлмөр хөлс гэж авах хэрэгтэй байна. За одоо энийг сайхан тайлбарлаад чи ямар их олон хөлтөө вэ? Чи хөөрхөн юм аа хөөрхөн хөлт юм. Хүүхдээ сайхан хөөрхөн. Би одоо тайлбарлах юм шиг. Тэг н одоо чи өөрөө яг юу бодож сурсан ер нь Санта Клаус гэж өөрийн бодцоо өгөөгүй л миний зургийг дуурайгаа зургасан. Тэгэл зураагаа зурчих. Бодвол бас их бодно штэ. Энэ өвгөж бас цаана гэр бүл тижээж байгаа цалин царай нь хэд байгаа. Чи ер нь хаана өсөж төрсөн хөлтөө хөөрхөн. Би Говьалтай аймгийн Чандман сумын уугуул. За Андалам давг осрын чулууны хандын жижигдогийн мөнгөсаан гэдэг хөлт байна л да. Магна минийхөө энэ тарин өстой жинхэнэ инээдтэй юм байна л да. Энэ бас нэг юм бэлгээ барьсан байгаа юм. Өнөөдрийн улс төр цаашаа инээд боллоо тань чи. Юу? Наа чи бас хөөрхөн залуухан л өвгөн байна л да тий. Дөнгөж энэ шүү дээ. Сахал байна л да. Гэхдээ энэ царай нь бол их залуухан царай байна. Энэ нөгөө шинжлэр галтур гэдэг залуучууд л байна л да. Нэг иймэрхүү юм байна. Тэгээд эндээ бэлгээ барьсан дотор нь ингээд машин чихэр тий зөв байна зөв. Гялгарууд нь бол ингээд юу юм бэ шүү дээ тий. Энэ нөгөө бандаж чи явж ин да наа чи. Хаш. Чи яадаг хөтөж юм. Юм л болохоор энэ сонь юм байна. Чи заавал тэр гурвалжин дүрсийг заавал тийш орвол зөндөө янз бүр байшингийн дээвргээ хараад тал да чи. Хүү бэлгэн тэр дээвэр юу гэж хийж дээ. Энэ нарийн харуул тараст байна. Яадаг хөтөж чи чинь. Тэр нь юу юм? Дуугаа.
За энэ өгнөлөг орцгоё. Бүгдээ өгнөө ярина шүү. За. Чи чи надаас илүү амьдрал үзсэн хөгтөн нөгөө юу. Миний хөөж завсралчаад ирэх юм уу? За. Тэгээд нэвтрүүлгийн хамт олонд хандж ил энэ үнэ тавьсан шүү. Энэ миний 4500 гэдэг энэ миний зөв хүний хөдөлмөрийг үнэлэх ёстой. Хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой гэдэг чинь зөв ярьж байна миний хөө. Тэгээд энэ бол уран зургийн хичээл байхгүй юу? Тий. Тэгээ яг танаа насныхан бол уулын энэ өвгний тухай ойлголтоо сайхан аваад хүүхдүүд гоё юм ярих ёстой юм л да. Тий. За миний хөө. Багш ч гэсэн ингэж сууж агаар одоо хүн амтнд хэлэхгүй дөө. Юу гэж? Босох цаг болчиход байна шүү дээ. Одоо цалин царайгаа нэмэхгүй. За баяртай. За тэгээд юу хичээл маань ингээд дуусаж байна. Хүүхдүүд маань өөр өөрсдөө ойлголтоор өвгөн гэж юу байдаг тухай маш сайн ярьлаа. Тэгээд өвлийн өвгөн бол ер нь байна. Цаашдаа байх ч болно. Бугаа унаад тийм ээ? Минийхөө. Цаа бугаа унаад цан хүүргээ татуулаад цас мөсний орноос ирж үр хүүхдүүддээ бэлгээ өгөөд ингээд явдгийн шүү. Тэгээд бас маскын баг сургуулийн 2 сурагчдаа бас баярлалаа. Өвлийн өвгнийг маш сайхан зурлаа. Тэгээд хүүхдүүдтэй сайн сайхан бүхний хүсье өрөөе. Тэгээд өвлийн өвгөнтэйгээ уулзах цаг удахгүй ирнэ. Баярлалаа багшаа. За баярлалаа хүүхдүүдтэй ч гэсэн оноо сайхан гаргаарай багшаа. Энэ маш гоё зурсан байна. Багшны нэг одоо энд өлгөнөө. За өвлийн өвгнөө зурж дууссан бол хүүхдүүдтэй манай үрээ юу гэдэг вүлээ? Тэгээ бүгдээ үрээгаа хэлцгээе. За. Би чадна. Манай хичээл ингээд дууслаа. Та бүхэн сайхан амраараа баяртай. Синий телевизийг үзэж байгаа үзэгчдээ Mask Production-ы уран бүтээлчдийн өмнөөс шинэ оны гал халуун баярын мэндийг хүргэж байна. Та бүхэн сайхан баярлаарай. Баярын шинэ оны мэнд.